байгаа шүү дээ. Тэгэхээр та уламжлалт утаа тамхи нөгөө хүмүүс яриад байгаа электрон тамхи гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр та юу ямар байр суурь байгаа? Гэхдээ электрон тамхичийг сонирн байгаамаа. Үйлдвэрлэгч улсууд нь өөрсдөө хорчоод нь шүү дээ. Одоо Хятадд байхгүй. Тэ Сингапурт байхгүй ч гэдэг юм ингээд байхгүй. Тэгэхээр тэрийг бас харах хэрэгтэй л байна л та. Гэхдээ аль алинд нь одоо баталгаа байхгүй электрон тамхинд өндөр татвар тавиад нөгөө бидний хамгийн ховтой гэж байгаа монголчуудын бас ахлын гол шалтгаан бас энэ дээр хоёрын би болохоор өөр наадах шиг өөр талаас нь бодоод байгаа. Тамхины татвар нэмнэ гэхээсээ илүү бид нар нэг чанартай тамхи оруулж ирж болдгоо юм гэдэг. Одоо ямар ч хүмүүс хэлнэ шүү дээ. Монголоос авч татж байгаа тамхи гадаад байгаа одоо эсэ гэдэг чи хоёлоо ондоо. Тэр энийг нийлүүлээд жоох өмнөдөө оруулаад ирэх юм бол татвар нэмэх гэдэг шаардлага байхгүй. Электрон тамхиг бүр хорчхоод нөгөө нэг одоо юуны асуудал үүсгэх биш үү? Булгаагаар оруулж ирдэг, нууцаар оруулж ирдэг. Хорцсон газар зөндөл л шүү дээ. Хятад тэр жигтэй хорчвол болоод байна шүү дээ. Тэгээ яагаад тэнд болохгүй. Тэгээ яагаад манайх заавал чадахгүй гэдэг үү? Тэр бас сонио асуудал. Яг тамхины хэлдэг бол юм байгаа шүү дээ. Татварыг ялгамсаад өгөх гэдэг шүү дээ. Хамгийн хортой би утаа тамхи 200,000 төгрөг. Нөгөөдөө тамхи өндөр татвар байгаа шүү дээ. Электрон тамхины нийт эсрэг гэдэг байна шүү дээ. Энэ дээр яг ямар байр суурь байна? Ер нь бол энэ тамхины хяналтын хуулийн дээр би өөрөө бичгээр саналаа өгсөн. Тэгэхээр энэ бичгийн санал дээр бол ямар зарчим байж байгаа вэ гэхээр татварыг одоо их огцом нэмэгдүүлэхээс илүү тэр огт татваргүй байгаа хэсгийг бол татвартай болгох хэрэгтэй. Тэгээд хоруу чанараас нь эхлээд татварын одоо өөр байдлаар тогтооё гэсэн ийм гурван санал өгсөн байж байгаа. Электрон тамхи ерөөхдөө 20 гэдгийг санал гаргасан юм шүү. Ер нь 20 гол 20 энэ ч одоо бүх асуудал үүсэж. Би хувьдаа бол татвартай болох ёстой гэдэг эхний үзэл баримтал дээр тэр тамхины хуулийг дэмжиж гараа үсэг зурцсан. Тэгвэл тэр чинь нөгөө хоруу чанараас хамаарат арай нөгөө хэрэглээ нь багасчих ёстой байхгүй. Их өндөр хортой тамхи байх юм бол илүү өндөр татвартай. Тэгээд тэрнээсээ татгалзаа дараагийнх руугаа ордог. Тэгээ баг хоруулуугаа ордог. Тэр нь арай бага татвартай байх байдлаар энэ бүгд бол ямар ч байсан онцгой татвартай болох ёстой л гэдэг ийм суур цагтлагыг бол дэмжихгүй байна. Тэрийг бол дэмжихгүй байна. За баярлалаа. Одоо хүүхэд залуучууд ер нь яг энэ бодлогын энэ цорхоо дээр буруу зуршил илүү автах магадлал байгаа. Тэгэхээр энийг бол өөрчлөх нь зөв гэж үзэж байгаа. Тэгээд хүний хөгжлийн бодлогын байнгын орон дээр хуваарлагдсан байгаа зүгээр хилцэж арай эхлээгүй байгаа. Үнэр хамтыг нь одоо электрон тамхины үнэр хамтыг нь хорихоор оруулж ирж байгаа юм. Тэгэхээр энэ одоо электрон тамхины импортлогч чинь бол нэг хэсэндээ баг энд ингээ янжуур тамхины лобби орчлоо. Бид бол үнэр хамтыг нь хориглохоор ямар ч оруулж ирэх боломжгүй болж байна гэсэн тайлбар. За одоогийн би танилцсан хуулийн төсөл дээр зөвхөн гааг зөвшөөрсөн байдалтай байна лээ. Яг хоо их хурлаар хилцэх явц тэр нь яаж өөрчлөх юм мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр миний хувийн байр суурь бол үнэр хамтыг хориглох нь ягаад буруу гэж. Тамхи бол тамхи үстэй. Тэрийг ягаад одоо утаатай тамхиг утаагүй юм шиг эсвэл гашуун тамхиг чихэр хамттай юм шиг харуулах нь зөв юм уу? Миний хувийн улс төрчийн археологийн гишүүний байр суурь бол үнэр хамтыг хориглох нь зөв гэж үзэж байгаа. Тэгжээс тамхи бол тамхи шиг байна. Тамхиг чихэр шиг амтлуулж болохгүй. Татвар дээр ялгаатай байгаа шүү дээ. Шат тамхитай 20,000 нөгөөдөл дээр нь бол ирээдүйн систем дээр нь татдаг байна шүү дээ. За яг зөв. Тэгэхээр энэ бол одоо бол татваргүй байгаа шүү дээ. Тамхи бол тамхи. Утаатай байна уу, утаагүй байна уу, ямар амттай байна уу? Тамхи бол тамхи. Хортой бол хортой. Зуршил бол зуршил. Тэгэхээр энэ дээр яг ижлэхэн татвар нөхцөл байх хэрэгтэй. Тэгэхээр одоогийн хуулийн нэг агуулга тэр шүү дээ. Татварыг ижлэхэн болгоно, ижлэхэн байна тийм. Бүр 20 жил болох. 20 жил болохгүй. Гэхдээ яг эхний ээлжинд ямар ч байсан зохицуултанд оруулъя гэж байгаа. Одоогийн ингээд хууль боловсруулсан санал өргөн барьсан гишүүдийн үзэсгэлэнээр бол ямар ч байсан энэ утаатай биш тамхи нь ямар ч зохицуултгүй байгаад байгаа Монголд. Өөрөөр тамхи биш юм шиг байгаад байгаа. Чихэр юм шиг байгаад байгаа. Тэгэхээр тэрийг өөрчлөөд ямар ч тамхи гэж зөвшөөрөөд татвар авдгийг аваад жигдхэн болоо зохицуултанд оруулъя. Дараа нь хориглохгүй гэдэг бол дараагийн алхмын асуудал. Үнэр хамтыг хорчхоод одоо нөгөө нэг хэл гайлаар нууцаар үнэр хамттай тамхи оруулж бүр харин нууц даалт байдал шиг. За тиймэрхүү юм ярьдаг. Гэхдээ Монгол улсад хоригдсан зүйлүүд байдаг. Олон зүйл байгаа шүү дээ. Гэхдээ бүх оронд тэгж болно. Хоригдсан имиж одоо ингээ хоригдчих юм бол нууцаар болчих юм шиг байна. Нууцаар явах хууль бус үйлдэл. Тэгэхээр бусад бүх юм архин дээр ч байгаа, хат архин дээр ч байгаа. Бусад хоригдж байгаа зүйлсийг энэ чинь хоригдчих юм бол нууцаар явах юм биш үү гэж үзэх юм бол улс байгаад яах юм. Хоригдсан бол хоригдсныг зөрчиж байгаа хуулийг хариуцлах хэрэгтэй. Ингээд ямар нэгэн байдлаар Монгол улсын бодлого хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Та бүхэн багц үйлдэл ажилласан.